Хөдөлмөрийн гавьяаны улаан түүхийн одон Дархан улаан аймаг дахь Улуурхаан эрчим хүчний Политехник коллеж нь Монгол Улсад техникийн болон инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн ууган сургуулиудын нийгэм. 2006 онд магадлан итгэмжлэгдсэн анхны техникийн коллеж болж одоогоор 3 дахь удаага магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж болжээ. 2012 оноос Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн түншлэлт суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсрол сургалт төслийн дэмжлэгтэйгээр цахилгаан мехатроникийн чиглэлээр төрөлдсөн олон талт үйл ажиллагаа бүхий чадамжийн төв болон хөгжиж байна. Мэргэжлийн боловсрол олгох сургалт, техникийн боловсрол олгох сургалт, насанд хүрэгчдэд мэргэжил олгох сургалт гэсэн нийт 18 мэргэжлэр сургалтын үйл ажиллагааг явуулдаг. Мэргэжил олгох сургалтад боловсролын төвшин нас харгалзахгүй сургах бөгөөд өмнөх ур чадвар мэдлэгээ үнэлүүлж, богино хугацаанд мэргэжил эзэмших боломжтой байдгаараа давуу талтай. Хичээлийн нэг байр 12 дадлахын газартай бөгөөд 840 оюутан тохилог номын сан, дотуур байр, спорт, урлагийн заалаар үйлчлүүлэн сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж байна. Нийгмийн түншлэлийн хүрээнд 132 гаруй аж ахуйн нэгж мэргэжлийн холбооттой хамтран суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлаг, сургалт хийлгэх, ажлын байраар хангах, багшийн мэргэжил дэвшлүүлэх, сургалтын орчин сайжруулах чиглэлээр хамтран ажилладаг. 2013 оноос цахилгаан болон мехатроникийн мэргэжлийн зөвлөл ажиллаж байна. Энэ хугацаанд 60 гаруй багш 230 гаруй оюутнуудыг чадваржуулах, ур чадвар олгох сургалт болон түгээн дэлгэрүүлэх сургалтуудыг зохион байгуулжээ. Багш нарын 26% нь 15-аас дээш жилийн ажлын туршлагатай. Олон улсын болон салбар дундын уралдаан тэмцээн багш нарыг мэргэшүүлэх сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг амжилттай зохион байгуулсаар ирсэн. Чадамжийн төв нь төрөлжин хөгжиж байгаа цахилгааны техникч, мехатроник мэргэжлийн хүрээнд чанартай сургалт, инновацийг түгээн дэлгэрүүлэхээс гадна албан болон албан бусаар эзэмсэн мэдлэг ур чадрыг үнэлж гэрчилгээжүүлэх боломжтой. Сонгогдсон мэргэжлийн хүрээнд түгээн дэлгэрүүлэх, сургалт үнэлгээний арга хэмжээг зохион байгуулах боломжтой. Чадамжийн төв нь ур чадварын олимп гэгддэг дэлхийн ур чадрын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох суралцагчдыг бэлтгэн дадлагжуулах төв юм. Чадамжийн төв нь нэмэх хасах цэний нэртэйгээр анх 2013 онд цахилгааны мэргэжлийн анх дахь улсын уралдааныг санаачлан эхлүүлж байсан. Монгол ур чадрын тэмцээнд амжилттай оролцохоос гадна 2015 онд Бразил улсын Сан Пауло хотод болсон дэлхийн ур чадварын тэмцээнд тус сургуулийн багш суралцагч нар цахилгааны мэргэжлэр амжилттай оролцоод иржээ.